За сайн байцгаана уу үзэгчдээ. Teen Code подкастын ээлжид дугаар та бүхэнд хүрч байна. Тэгэхээр өнөөдөр бид нар подкастаараа надад туслаарай буюу одоо бусдаас тусламж хүсэх тохиог таниулсан дуутай холбоотойгоор сэдвийг бас дэлгэрүүлээд ярих га зочтой урьсан байна. Тэгэхээр та бүхэн зочтой танилцуулъя. За миний баруун гар талд Баянгол дүүргийн хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын хэлтсийн хүүхэд гэр бүлийн нийгмийн ажилтнанд боломж ав. За цаад талд мөн одоо хэлтсийн харьяа төр хамгаалах байрны ээлжийн нийгмийн ажилтан Өнөр Баясгаланаар хүрэлцэн ирээд байна. Тэгэхээр та хоёртай өдрийн мэндийг хүргэе. За өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр юун түрүүнд надад туслаарай гэдэгтэй энэ хүүхдийн хөрхөн шин дуу мэдлсэн байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дууг ер нь яагаад анх тэгээ олон нийтэд таниулах ажлыг одоо Баянгол дүүргийн хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсээс маань ер нь зохион байгуулах болов. За Баянгол дүүргийн хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын хэлтсээс одоо бага насны хүүхдүүд болон хин нэгэн тусламж хэрэгтэй байгаа хүнд одоо бусдаас тусламж гуйх энгийн маш амархан тэгсэрний бусдад ойлгомжтой байх юм дохиог одоо 77 дугаар сургууль цэцэрлэгээс 77 дугаар цэцэрлэгээс анх ингэ санаачлаад надад үлдээсэн видео контентын уралдаанаас түрэн гарсан ийм цэцэрлэгтэйгээ хамтраад ингэж явуулж байгаа юм байгаа. За тэгээд энэ нь болохоор ач холбогдлын хувьд гэх юм бол магадгүй бусдаас тусламж гуйх одоо зайлшгүй юм хүнд байдалд орсон байгаа хин нэгэн хүн яаж тусламж гуйхаа мэдэхгүй байж болно те эсвэл нөгөө уул мөр үлдээгээд ингээд хүчрхийлэгчтэй мэдэгдэх хүсэлгүй байж болно. Гэхдээ чимээгүй хүн уучлалт гуйх ийм одоо сонирхолтой хүмүүс байгаа. Тэр хүмүүс маань одоо хин нэгнээс тусламж гуйхдаа энэ дохиог хэрэглүүлэх зүгээр. Энэ болохоор нөгөө анх ерөнхийдөө дэлхийн нийтэд бол 2020 одоо яг нөгөө ковидын үед бол дэлгэрч гарсан байдаг. За үүний одоо хамгийн нэг том жишээ гэх юм бол Америк нэгдсэн улсад 19 настай хүүхэд эмэгтэй яг нөгөө хүн хулгайлах гэмт хэрэг төртөөд тэгээд нөгөө машин дотор өөрт нь ямар ч тусламж гуйх хэрэгсэл байхгүй байхад одоо яг ингэ машины цонхоор энэ эрхийг нуугаад ингээд энэ дохиог хэрэглэж ингэж аврагдсан яг хажуугийнх нь машины хүн анзаараад тэгээд тусламж гуйж ингэж аврагдсан юм маш том кейс байгаа. Энэ кейсийн дараагаар ерөнхийдөө дэлхийн нийтээрээ яг энэ дохио маань вайрал болоод тэгээд тухайн үеэс эхлээд ерөнхийдөө бол хүмүүс мэддэг болсон. Тэгээ энийг бас Монголд дэлгэрүүлэх нь магадгүй хин нэгэн хүний амийг аврах юм боломжтой юм байна гэд ерөнхийдөө нэлээд сайн дэлгэрүүлэх тал дээр ажиллаж байгаа. Ялангуяа хүүхдүүдэд те бусдаас тусламж хүсэх нь одоо зүгээр юм аа. Тэ асуудал тулгаруул чи бусдаас тусламж хүсэж болно. Эсвэл ингэж тусламж хүсээрэй гэдгийг зааж өгөх ямар хэрэгцээ шаардлага жишээ нь байгаа юм бэ? Бага насны хүүхдүүд төр тий одоо яг нэг тийм хүчирхийлэлд өртчихсэн хүүхдүүдэд хизээч өөрийгөө илэрхийлж чадахгүй шүү дээ. Айсан төгшүүртэй байгаа шүү дээ. Тэр үед нь бид нэр одоо яг энэ дэлхийн нийтийн хэл ерөнхийдөө бол одоо дэлхийн нийтийн тусламжийн дохио болчиход байна шүү дээ тий. Энийг одоо яг Монголд дэлгэрүүлснээр тий сургууль цэцэрлэг одоо яг хамгаалах байрч тий энэ анхан шатны нэгжүүдэд дэлгэрүүлснээр магадгүй та ч өнөөдөр мэдсэн байхад одоо бага насны хүүхдүүдийг ингэж байгаа те за энэ хүүхдүүд үнэхээр тусламж хэрэгтэй юм биш үү яг өөрийнх нь хинт ч илэрхийлж чадахгүйгээ энэ дохиогоор илэрхийлнэ л гэж ер нь бол үзээд байгаа. Тэгээд ерөнхийдөө манай гэр бүл Баянгол дүүргийн гэр бүл одоо мэрэгчлэтнүүд одоо анхан шатны нэгжүүд болох одоо гэр бүлийн нийгмийн ажилтнууд хамгаалах байрны нийгмийн ажилтнууд те яг энэ дохион дээр ерөнхийдөө хүүхдүүдэд зааж маягаар ажиллаж байгаа. Тэгэхээр тойр маань хувьд те одоо өдөр тутамдаа ажиллаж байх хэвчээ ер нь хүүхдүүдтэй холбоотой янз бүрийн одоо кейсүүд дээр яг саяны бидний ярьсан агуулгатай нийцгүүдтэй тиймэрхүү одоо тохиолдлууд ер нь хэрэг гардаг вэ? Хүүхдүүд жишээ нь тусламж одоо хүсээгүйгээсээ болоод асуудал нь хүндэрсэн ч юм уу те мэдэгдээгүйгээсээ болоод асуудал нь хүндэрсэн ч юм уу иймэрхүү тохиолдлууд ер нь хэрэг гардыг. Одоо ингээд бид нэр айлд анх орно тий анхан шатны нэгж дээр яг ингээд айлдаа орж нөхцөл байдлын үнэлгээ хийх зайлшгүй шаардлага гарна. За тэгээд орохоор магадгүй эцэг их асран хамгаалагч нь байдаг нөгөө хүчрхийл үлдэж байгаа нь яг хажууд нь хараад байж идэг тий. Тийм болохоор бас хэлж чадахгүй айх эмээх дүгших дараа нь намайг яаж бол гэх айдас бол байдаг хүүхдүүдэд мөн эмэгтэйчүүдэд мөн хүчрхийлд өртөж байгаа хэн боловч хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна уу тий. Тухайн хүмүүст яг тийм айдас байдаг. Тийм болохоор магадгүй тэр хүнтэй уулзах гад орж байгаа
эсвэл цагдаа дууддаг ийм асуудал үүсээгүйгээ явуулах гад идэх те зарим хүчрхийлүүлдэгч нар манайх яагаад ч үгүй яваарай гэд магадгүй цаана хин нэг ярьж чадахгүй ч юм уу те хөгжлийн бэрхшээлтэй эсвэл бүр ингээ сүрдүүлэх давтцсан хин нэг юм байж болно. Тэгэхэд энэ тухайн тохиог хэрэглээд тухайн тэр мэрэгчлэлтэнд бас нэг мессеж өгөх юм боломж бол байгаад байгаа. За ерөөдөө би өөрөө нөө түр хамгаалах байран дээр ажилладаг. Тэгэхээр анхан шатны нэгдээс дараагийн шат руу над дээр ирж гин гэсэн үг байхгүй юу? Дараагийн миний авах арга хэмжээ би түр хамгаалах байранд байгаа хүүхдийг асрах, халамжлах, тэ нийгмийн дараагийн шатны хэрэгцээ шаардлага байна, тэнд нь холбон зурчлах. Магадгүй би хүүхдийг холбон зуржлаад арга гэртэн нэгтгэсэн хойно хүчирхийллийг ганцхан одоо гадны хин нэгэн үлддэг, гэр бүлийн гишүүд хүртэл үлддэг тийм ээ. Тэгэхээр дараагийн шатанд хүүхдийг нэгтгэжээд одоо хорооны нийгмийн ажилтан, сургуулийн нийгмийн ажилтан ч юм уу хүүхдтэй гэр бүлийн эргэн уулзалт хийхэд хүүхэд өөрийгөө бас одоо тавтан хүчирхийлэлд хүртэж гин үгүй юу гэдгийг бас илэрхийлэх боломжтой. Учраас бид нар яг хамгаалах байранд үйлчлэг үзүүлж байгаа хүүхдүүдтэй одоогийн байдлаар энэ тохиогоо ерөөхдөө одоо зааж өгч байгаа юм уу? Тийм одоо яг нөгөө нэг чимээгүйгээр хин нэгэнд одоо нөгөө нэг мэдгэдэггүйгээр өөрийгөө илэрхийлэх тусламжийн тохиол гэж хэлж байгаа. Сүүлийн үед ерөнтэй хүүхдүүдтэй холбоотой ямар төрлийн асуудлууд төлхөө одоо тулгамдж байна вэ тий. Тэгээд тэр асуудлаа жишээний тохиотойгоо бид нэр холбож ойлгоё гэх юм бол тий. Сүүлийн үед ерөнхийдөө одоо өсвөр насны хүүхдүүдийн асуудал байна. Сургуулийн дээрлэлт, үе тэнгийн дээрлэлт тий. За мөн арга гэрийн ээж аавын хайхрамжгүй үйл хайхарж байгаа байдлууд ерөнхийдөө нэлийн ажиглагдж байгаа хүүхдүүд хоорондоо бие бинийгээ дээрлэх тий. Захин орчинд бие бинийгээ гутаанд оромжил сэтгэл санаагаар унгах захин дээрлэлт гэж явна шүү дээ. Энэхүү асуудлууд ерөнхийдөө маш их байгаа. За 108-ын дуудлагад ирж гисэн яг энэ тохиолдлууд яг энэ үе тэнгийн дээрлэлтийн асуудал бол ерөнхийдөө тогтмол орж ирдэг. За тэгэхээр яг энэ одоо асуудал дээр гэх юм бол магадгүй энэ тохиог хэрэглээд найзаасаа ч юм уу тий хүүхдүүд хин нэгэн багштаа нийгмийн ажилтнаа өөрөө гүйчихэд хэлж чадахгүй байж болно. Гэхдээ ядаж хин нэгэн хүн энэ тохиог мэддэг байлаа гэхэд дамжуулаад ингээд тусламж хүсдэг юм уу эсвэл ингээд хэлж ойлгуулдаг тий. Тэгэх юм бол магадгүй тухайн мэрэгчлэн тэр хүүхдэд ямар асуудал тулгараад байна, энэ хүүхдэд ямар зөвлөмж мэдээлэл, ямар кейс менежмент үзүүлэх үү гэдгийг шийдэх юм боломжтой ерөнхийдөө. Ерөнхийдөө түр хамгаалах байранд ирж байгаа хүүхдэд хүчирхийлэл төрсөн дийлэн хувь нь үл хайхрах хүчирхийлэл байдаг. За үл хайхрах хүчирхийлэл яг 60-аас илүүтэй хувь нь яг гэр бүлийн орчинд үлдэгдэж байгаа. Энэ нь ерөөсөө л нөгөө хүүхдийг анхаарах, халамжлах тий энэ асуудал одоо яг арга гэрийн нөхцөл ерөнхийдөө нөгөө ээж аауд чи яг нөгөө нэг за энэ хүүхдийг би яг нэг юм ягварч тутахгүй өсгөж чинь гэдэг юм уу те ингээ бүх хэрэгцээ шаардлага хангагдчихлаа хоолтой байна унттай байна гэд ингээд үлдээчдэг. Гэхдээ тэр хүүхдийн ардалт зөндөө олон асуудал байгаа байхгүй юу. Магадгүй тэр хүүхд ингээд өдөнгийн дээрлэлтэнд өртсөн байгаа. Тэрийг ээж аавдаа хэлэхгүй ээж аав нь ч ойлгохгүй ингээд явсаар хагаад дамжсараа тэр хүүхд амиа орлох эрсдэлд орж байгаа шүү дээ. Энэ яг энэ үед л нөгөө эцэгчүүд хүүхдтэйгээ ярилцах ойлголцох те энэ дээр л ер нь илүү анхаарах хэрэгтэй. Тийм учраас одоо энэ тохиог заавал бага насны гэлтгүү тийм ээ. Өсвөр насны хүүхдүүд магадгүй эрэгтэй эмэгтэй хин ч байсан энэ тохиог бас хэрэгжүүлж авах хэрэгтэй. Тэгээд яг нөгөө үетэнгийн дээрлэлтэнд өртсөн байгаа хүүхдүүд хизээч одоо нөгөө нэг би одоо ийм дээрлэлтэнд өртөжлөө ч юм уу тийм энийг ял хэлдэггүй байна. Өдөр тутамдаа хийж байгаа ажлуудтайгаа талаар бас хүмүүс яриа л да. Тэгээ манай подкаст ч нөгөө эцэг эхчүүд рүү зориулсан агуулгатай тийм код гэдэг. Тэгэхээр ер нь яг өсвөр насны хүүхдтэй эцэг эхчүүдэд анхааруулж хэлэхээр ямар санаанууд байна вэ те. Жишээ нь одоо нэг ийм кейс одоо олон жилийн өмнө гарч ирсэн гэдэг ч юм уу те. Тэгээд одоо энэс улбаатайгаар жишээ нь хүүхдийнхаа энэ асуудал дээр анхаараарай гэдэг ч юм уу. Тэгэж анхааруулж одоо те хэлэхээр санаанууд ер нь юу байна вэ? Хүүхдүүдийн хувьд жоохон одоо сүүлийн үеийн хүүхдүүд жоохон хаалттай. Тэгээд аль болох нөгөө цахим мэрэглийн нөгөө ихтцнээс ч магадгүй бас байж болох юм. Гэхдээ нөгөө амьд харилцаа ер нь бол гэр бүлийн орчинд маш их дутагдж байгаа. Ээж аав нь өрөөнд ороод үүдээ хаачдаг, хүүхдүүд нь өрөөнд ороод үүдээ хаачдаг. Тэгээд тэнцээ яг өнөөдөр яг юу болсон, сургууль дээр ямар хүнтэй найзалсан, юу хин тэр хүүхдэд юу гэж хэлсэн, ямар одоо сэтгэлийн шарх авсан байна уу, аваагүй байна уу, өнөөдөр баяртай үйл явдал болсон байна уу, болоогүй байна уу гэдгийг ерөнхийдөө дийлэнх эцэг эхчүүд бас ингээд нөгөө үл хайхраад байна гэдг нь анхаарахгүй хүүхдтэйгээ ярилцахгүй ер нь бол хүүхдтэйгээ номер 1 найз байх ёстой, хүүхдийнхаа сонсогч байх ёстой, мөн хүүхдийнхаа зөвлөгч байх ёстой. Тийм учраас аль болох сайн ярилцах хэрэгтэй. Тэгэхээр яалтчгүй гэр бүлийн орчин, суур хүмүүжил гэдэг сургуулаас эхлээд хүн чинь эхлээд гэр бүлээсээ төлөвшлөн, дараа нь сургуулаасаа төлөвшил авдаг учраас гэр бүлийн орчинд ээж аавууд нь хүүхдтэйгээ
эхний ээлжийн найз болох гээд хичээгээд үзье. Тэ ямар хүүхэдтэй найзлал нөхөлж байгаа юм? Найз охин, найз өвгөн байгаа мó? Одоо нийлж байгаа хүүхдүүд нь ямар хүүхдүүд байгаа юм? Ямар зан характертай юм гэдгийг бас нэлийн сайн анхаарч үзэх хэрэгтэй. Магадгүй хин нэгэн одоо найз нь ингээ буруу зүйл дуруу татах гээд ах юм бол тэр хүний ээж аавтай нь холбогддог юм уу? Тэ ингээ хоорондоо хөөрхөн ярилцаад хин нэгэн чаддаг мэрэгчлэтнээс нь ингээ тусламж хүсээд ингээд хөөрхөн бүлгээр нь засаад авах бас боломжууд бол байдаг. Тэгэхээр магадгүй таны хүүхдийг хин нэгэн хүүхэд уруу татгаж байгаа яг тэр процесс дээр та найзлаад ингээ ярилцаад бас нэг урьдчилан сэргийлэх юм тэр үеэс нь ингээд аврах тийм боломжтой. Тэгэхээр зэрэг ер нь бол нээлттэй л харьцаарсай л гэж хүсэж байна. Одоо хорон дээр жишээ нь ажиллаж байхад те нийгмийн ажилтны тухайн одоо гэр бүлтэй ч юм уу хүүхэдтэй холбоотой асуудлыг кейсийг нээгээд ажиллаа гэж бодоход те эцэгчүүд нэг ингэчүүл энэ асуудлыг нь үүсэхгүй байсан юм да гэдэг ч юм уу те эсвэл ингэчүүл энэ хүүхдүүд нь ингэж асуудал орохгүй байсан юм да гэдэг ч юм уу тэгж анзаарч исэн зүйлсүүд ер нь хэрэг байдаг вэ? Одоо бүр ингээ эцсийн шатанд орсон амиа орлох оролцоо хэд удаа хийцэн эсвэл ингээд бүр амиа найзтайгаа байшин энэ дээр гараад нэг нь үсрээд нэг нь үсрээгөө ингээ үлдсэн хүүхдийн ар гэртээ хүртэл ингээд ажиллаж исэн тохиолдол байгаа байхгүй юу. Тэгтэл нөгөө яг зөнгөөр нь л орхицсан байдаг. Ямар ч тийм ойлголцол ярилцал байхгүй зүгээр зөнгөөр нь орхицсан. Эсвэл бүр тэр хүүхдийг ингээд одоо буруу эрхлүүлсэн гэх юм уу нөгөө ерөөсөө л ингээд уцаа оролдоод тэгэл гадуур найзуудтайгаа веб татаал нөгөө мансуурах янз янзын ингээд бүтээгдэхүүн хэрэгжилж исэн байхад хүртэл хүүхдийг анзаараагүй л байгаа байхгүй. Тэгэл магадгүй нөгөө бүр эцсийн шатны тэр амиа орлох үйлдэл байд юм уу мансуурсандаа ингээд бусдад хохирол учруулах яг тэр эцсийн зэг дээр очиод ингээд илэрж байгаа тийм тохиолдлууд бас байгаа. Тэгэхээр зэрэг бас л тухайн үед нь тоогоогүй хайхраагүй тэгэл дараа нь гинт асуудал гараад ирсний дараа ээж аваад гинт ухаан орсон юм шиг чи болохоо байлаа гэд ингээд загнаад зандраад хүүхдийг зодож шийдэх юм уу те яг ийм нөхцлүүд бол гараад идэг. Магадгүй тэр хүүхдийг өмнө анхаараагүй болохоор мянга тэр үйл явдал давтагдсны дараа тэр хүүхдийг шийтгэхэд тэр алдаан засагдахгүй. Тэгэхээр зэрэг ирээдүйд одоо тэр хүүхдийг яаж илүү зөв төлөвшүүлэх үү? Яаж нийгэмшүүлж илүү өөртөө ихтэй ирээдүйнхаа төлөө ингээ үйлдэл хийж байгаа юм хүүхэд болох уу гэдэг ерөөхдөө бас ээж аавуудын хариуцлагын асуудал байна. Одоо жишээ нь тиймэрхүү тохиолдлууд дээр ээж ааваас нь асуудгүй та яагаад ер нь хүүхдтэйгээ ярилцаагүй гэдэг ч юм уу. Тийм мэдээж асууна. Тэгэхээр юу гэж хариул? Завгүй эсвэл ээлжийн ажилтай эсвэл ярилцах боломжгүй байсан эсвэл ээж аав нь гадаадд байсан тэгээд айлд байсан 50 л хүүхэд байж болно тиймэрхүү тохиолдлууд бол байдаг. Тэгэхээр зэрэг бас л хүн чинь ингээ ярилцчихийж хүн нэгэнтэй ойлголцож бусдад ингээ тодорхой уудалж ийж бас өөрийгөө ингээ тайвшруулна мэдрүүлнэ өөрийгөө хинбэ гэдэг үн цэнийг мэдрэнэ. Тэгээд намайг угаасаа хинж тоодгүй мó угаасаа ингэж л хэдий угаасаа юм болж л хэдий ингээд тухайн болж байгаа процесстэй ингээ эвлэрсэн тийм бас хүүхдүүд байдаг. Тэгэхээр зэрэг бас л ингээл гэр бүлийн боловсрал чухал юм даа л гэж юу н хамгийн түрүүнд бодогддог. Таны ажиллаж исэн кейсүүд дээр жишээ нь одоо эцэг их тэгээ хүүхэд хооронд ярилцах тэр боломжийг нээж өгөөд тэгээд асуудал шийдэгдэжсэн тийм тохиолдлууд ер нь байгаа болов. Ер нь бол байгаа. Зөндөл олон кейстэй ажиллаж исэн. Тэгээд дараа нь ингээд нөгөө бас талархал ирнэ. Ингээд нэг асуудлаа шийдсэн шүү. Одоо ингээд аюу сайхан байна гэд бас тийм тохиолдлууд байгаа. Заавал нийгмийн ажилдаа очиж тэр хоёр хүн хоорондоо хүүхдтэйгээ ч юм уу ярилцаа ойлголцоод шүү дээ. Тэгээд ярилцаж чадахгүй байсан шалтгаанууд нь жишээ нь юу болж таардаг вэ гэсэн. Хүүхдтэй очиод ярилцаад мэдээж ээжтэй тусад нь ярилцсан, аавтай ч юм асраа хамгаалагчтай тусад нь ярилцсан, хүүхдтэй тусад нь ярилцсан ингээ үе шаттай явагдана л да. Тэгээд ингээл ярихад надад бас өмнө тийм кейс тохиолдож лээсэн. Ингээл зурхиртл уйлал тий. Яг намайг ээж маань хизээж ойлгохгүй гэл. Тэгэхэд бас л ээж нь орж ирэл охин маань намайг хизээж ойлгохгүй. Ингээл яг нөгөө ээж аавд болохоор яг өөрийнхөө байлгах гэдэг. Хүүхдээ хитрхий шахаад чи ийм байх хэвээр, ийм л мундаг байх хэвээр. Гэт ямар ч тийм боломж олохгүй тэр хүүхдэд өөрийнхөө байх, өөрийгөө ойлгох, өөрийнхөө орон зайг мэдрэх боломж олохгүй. Ерөөсөө л яг өөрийнхөө байлгах гэдэг ингээд зүтгээд байсан. Ээж хүүхэд нь болохоор бас өөр сонирхолтой, өөр юм хүсээд идэг. Бас л ээж нь ингээл чи сайн байсангүй, бусдын тэдний хүүхэд ийм сайн байна, чи ийм байсангүй гэдэг. Ингээд маш их юм дарамттай, үл ойлголцолтой хоорондоо
байсан. Тэгээд бас тухайн кейс дээр нэлээд сайн ажиллаад сэтгэл зүйчтэй бас холбон зуучилж ийж ингэж бараг нэг 3 сар орчим кейс менежмент хийж явж ийж бас хэвийн одоо тухайн хүүхэд маань ингээ оюутан болчихсон бас мэрэгчлээ сонгоод ингээд айгүй хөрх амжилттай явж байгаа. Тэгээд дараа нь бас ингээ нөө талархаж байгаа сэтгэл ирэхэд бол нэлээд талархаж хүлээж авчихсан би. Тухайн хүүхэд маань нөгөө бүр амиа орлох төвшөнд ингээд өөрийгөө хийдэг дуудаа бэртээсэн тийм нэлээд хүнд асуудалтай байсан. Тэгэхээр яг нэг аль талаасаа л хүлээлттэй одоо эцгийн жишээ нь хүүхдээ шахаад байсантай холбоотой байсан юм байна те ярилцахгүй байсан шалтгаан нь ер нь бол хүүхэд болгон өөр гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүүхэд болгон онцлогтой, хүүхэд болгон өөрийн гэсэн орон зай, мэдрэмж, цаг хугацаатай. Заавал хин нэгний хүүхэд сайн байлаа гэд таны хүүхэд сайн байх албагүй. Ерөнхийдөө л одоо хүүхдийнхээ орон зайг хүнддэг бас л хүүхэд ч гэсэн ээж аавынхаа хүнддэг гэж хин хинийхээ л үүрэг хариуцлагыг ерөнхийдөө чиг баримжаагаа барьж явуул зүгээр. Төр хамгаалах байранд жишээ нь одоо ирж байгаа те үйлчилгээ үзүүлж байгаа хүүхдүүдийн хувьд чинь ямар төрлийн асуудлуудаас болж өрн дийлэнхтэй үйлчилгээ авах ирж байна вэ? Хүлээн харах хүчирхийлэл ерөнхийдөө яг илүү их хувийг эзэлдэг. Энэ дотроо болохоор нөгөө манайхан ч нөгөө үйл хайхрах гэдгийг ер нь мэддэг. Дандаа л бие махбодыг л ярьдаг шүү дээ. Нэг зодцсон болохоор л энэ хүүхдээ хүчирхийлэлчтэй гэж ойлгодог тий. Хүлээн харах чинь ингээд зүгээр хүүхдтэйгээ одоо өсвөр насны хүүхдүүд нөгөө айгүй эмзэг болсон. Ярилцахгүй байгаа л айгүй тэр хүүхдэд айгүй хэцүү байгаа байхгүй юу? Өөрийгөө илэрхийлмээр идэг тий. Надад нэг ийм асуудал болчлоо гэлтэнгүүт нөгөө ээж аваа. За би ийм ажилтай байна гэл ингээл орхичдаг. Тэгээ энээс болоод дараагийн нөгөө хүнд асуудлууд бүр ингээл асуудлууд нь зузаарсаар агаад дараа тэр айгүй хүнд юм руу орчиж байгаа байхгүй юу. Тэгээд эцэг эхчүүдийн хилдэг нэг үг нь болохоор ингээл ёстой нөгөө сая ярьсан шиг би завгүй байсан юм аа. Яг одоо нөгөө ерөөсөн анхаарал халамжтай байхгүй тий. Зүгээр ингээл нэг санхүүгийнхэн дэмэг ч юм уу эсвэл өдөр тутмын хоолундыг ингээл өчнгөтэй би энэ хүүхдийг амар хайрлаж байгаа гэд ингээд яваад идэг. Гэтэл хамгаалах байранд ирж байгаа хүүхдүүдтэй ярилцахаар ээж хоёр өдөр шөнөгүй завгүй байдаг. Би хинтээ ярилцах юм. Би хинтээ ойлголцох юм тий. Би ингээл байж идэг. Би ганцаараа л байж идэг штэ гэд ингээд өсвөр насны хүүхдүүд төр бол тэгдэг. Бага насны хүүхдүүд төр гэсэндээ одоо ээж нь ч юм уу аав ч юм ингээл ажиллаа игээл орой ирлээ. Одоо яг манай дээр нэг юу гэдэг вэ? Нэг 5 настай хүүхд ээж нь ажиллая гэдэг ингээд шүн гар авцсан. Нөө шүний ээлжтэй. Тэгээ нөгөө хүүхд маань гэрээсээ гар авцсан. Тэгээ харин нөө тэр хүүхд маань айгүй өөрийгөө илэрхийлэх айгүй чадвар айгүй сайтай хэлээрээний баялагтай байсан учраас зүгээр ингээд гудамжинд явчихсан хоёр хүнээс надад хоол аваад гэдгсэн байхгүй. Тэгээд нөгөө хоёр эмэгтэй хоол авч өгчөөд 108 дуудлага өгсөн. Тэгээд бид нар ингээд анхаарч чадны үйлчлэг үзүүлж байгаа. Мэдээж хамгийн эхлээд бид нар хүүхдээ хүлээж авчаад асрамж халамжийнхаа үйлчлэгийг үзүүлнэ ш. Тэр хүүхд хоолтой байна уу? Би энэ шарах сарив ямар байна гэдэг ингээд бүх юмыг шалгана үзэн тэ. Тэгээ магадгүй тэр хүүхдэд гадны ямар нэгэн шарах сарив үүссэн байна уугүй юу? Хоол идээгүй байл эхлний ээлжинд хоолыг нийдүүлдэг ч юм уу тэ. Тэгж байгаа дараагийн штанда ярилцсан. Тэр хүүхд маань болохоор нөгөө ээж ингээд гараа явцсан байсан болохоор би бас гараа явцсан байхгүй юу? Би гэртээ яаж ганцаараа явах юм? Тэр нөгөө өөрийгөө айгүй илэрхийлэх чадвартайсан болохоор ингээд хүрээд ирж байгаа байхгүй. Тэгээ магадгүй ингээд тэгж илэрхийлэх чадвар зүгээр ингээд явж байгаа хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Тэгээд ер нь бол нөгөө яг эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд яг жинхэнэ эцэг их нь байгаа ч л гэж хэлмээр байна. Тэр хүүхдэд анхаарал халамж хэрэгтэй, хайр хэрэгтэй тий. Тэрнээс заавал эцэг их амар тэмлаг юм баян байх албагүй, мөнгөтэй байх албагүй тий. Зүгээр л хүүхдийнхаа жинхэнэ найз байх хэрэгтэй байхгүй. Өнөөдөр чамд юу хэрэгтэй нэг 10 минутыг гаргаад хүүхдүүдтэйгээ ингээл ярилцаал тий. Зураал. За чи өнөөдөр юу хийсэн? Өнөөдөр би тэгээд гэл ингээл гоё ярилцах юм бол тэр хүүхд чинь аюу гоё нээлттэй байхгүй. Би ч гэсэн өөрөө 3 хүүхдтэй ээж хүн. Тэгээ би яг одоо сургуулийнхаа хүүхдүүдтэй ярьдаг байхгүй ингээд орой хичээлээс ирчихэд за хичээл нь ямар байна гэдэг. Өнөөдөр нэг ингээд гэдэг. Харин тийм ээж нас нэг ажил дээр ингээд гэл хоёул нэг яг найзууд чинь ингээд асуудлуудаа ярилцдаг. Тэгээ манай хүүхд бол хизээч одоо магадгүй ингээд хин нэгнээс айдаг ч юм уу мэдгүй те. Өнөөдөр хичээл дээр нэг асуудал гарах юм бол ээж би нэг ингэх гээд байна яах вэ гэд автагаа ч юм уу ээжтэйгээ ч юм ингээд зөвлөддөг. Тэгээд зөвлөлтөд л одоо ярилцаад л ах юм бол ирээдүйд гарах одоо тийм асуудал чинь бас нэмгэрнэ л гэсэн үг байхгүй тий. Өсвөр насны хүүхдүүд багаас нь ингээл нөгөө хаалттай орхичингууд тэр хүүхд чинь ингээл за ээж өөр наттай нэг ярилцдаг чи би одоо яг энэ асуудлыг яриа авах тий. Магадгүй өнөөдөр нэг хонхны яриа ч юм уу ямар нэгэн асуудал байнгут за нэг тэдэнд өөрийгөө авъя ч гэдэг юм уу тий. Тэгэл болоо эцэг тэгэл хойчдаг. Ээж аав тэр хүүхдэр сургууль дээр юу болж байгааг мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр зүгээр үнэхээр сайн ярилцдаг байгаарай, найз нь байгаарай л. Эцэг эхчүүд тэгвэл одоо хүүхдээ тэгээ нөгөө нэг янз бүрийн
одоо илүү асуудалд орохоос сэргийлэхийн тулд юун дээр хамгийн их анхаарах хэрэгтэй байна вэ те. Жишээ нь бид нэр ярилцах хэрэгтэй, цаг зарцуулах хэрэгтэй гэд ингээд яриад байдаг боловч тэрийг яг яаж хийх вэ гэдэг чи одоо жишээ нь эцэг эхээс бас тодорхой хэмжээний хүчин чармаалт те нэг арга зүй ч юм уу шаардах хэрэгтэй болчиход байна шүү дээ. Жишээ нь хүүхдтэйгээ угаасаа харилцаа нь хүндэрсэн бол тэр харилцааг буцаагаад ингээд ойртуулахад чаддгүй ч юм уу те. Тэрнээсээ бодлоод жишээ нь магадгүй таны түрүүний яриадсан асуудлууд үүсдэг ч юм уу те. Тэгэхээр ер нь яавал гэдэг дээр зүгээр анзаарч одоо те харж исэн ч юм уу юм туршлагаасаа хуваалцвал те. Одоо манай улсад бас ярьцангуй нөгөө одоохондоо хөгжөөгүй яг юу гэхээр нөгөө сэтгэл зүй одоо үйлчлэгээ зөвлөгөө өгдөг төвүүд байж болно тий. Магадгүй тэр хүн өөрөө хүүхдтэйгээ ойлголцохгүй байж болно шүү дээ. Хин нэг мэрэгжлийн хүний туслалцаа аваад хоорондоо бас ойлголцох боломжтой. Энэ нь яагаад гэх юм бол бас нөгөө яг асуудлын гол төвийг олж тэр хоёр хүн хоорондоо ингээд юун дээр үйл ойлголцсон, юунаас эхэлсэн гэдгийг үнэхээр одоо магадгүй хөдөөний хүмүүс бол бүр мэдэхгүй. Сэтгэл зүйч гэж юу гэдгийг ч мэдэхгүй. Гэхдээ ингээд хоорондоо үйл ойлголцсон, ээж аавыгаа ингээд голдоо ортол үзий ятцсан хүүхдүүд ч байдаг. Ерөөсөө яг тэрийг нөгөө хоорондоо юм гүүр байхгүй. Магадгүй гадны улсуудад бол одоо тэдэн хүн тутмын хитэд нь ингээд сэтгэл зүйч, гэр бүлийн сэтгэл зүйч ажиллана ч гэдэг юм уу те. Ингээд цаг аваад яг одоо тэр ангаргийн гэр бүлээ нэг тийм кинон дээр хүртэл ингэ гарч ирсэн шүү дээ. Яг нөгөө сэтгэл зүйн асуудал, сэтгэл зүйчтэй ерөнхийдөө айгүй сайн холбоотой байхад бол асуудалгүй байх л гэж бодож. Гэр бүлээ ингээд төлөвлөлт гэдэг чинь одоо бидний ингээд энгийнүүдээр харахад бол нөгөө төлөвлөлтгүй гэр бүл аяг байгаа байхгүй. Тэгээд нөгөө ингээд магадгүй хүсээгүй жирэмслэлтэй. Тэг яг энэтэйгээ холбоотой ингээд нэг нэгнтэйгээ гэр бүлийн хоёр хүн хоорондоо ярилцахгүй болохоор яаж хүүхдээ ойлгох юм тий. Одоо өнөөдөр ээж нь хүүхдтэйгээ ярилцж ивэл маргааш аав нь ярилцдаг ч юм уу тий. Энгийн ийм жишээнүүдийг өөртөө гаргах хэрэгтэй байхгүй юу. Тэгээд төлөвлөлттэй байж л ер нь ингээд магадгүй ирээдүйд хүүхд ямар нэг асуудалд орохгүй тий. Энэ хүүхдээ айгүй ингээд гэр бүлийнхаа бүх асуудлыг шатаараа төлөвлөсөн учраас бас энэ нөгөө алдаа гарахыг хүсэхгүй шүү дээ. Яг бид нар гэсэндээ өөрсдөө төлөвлөгөө гаргадаг л тий. Гэхдээ ер нь бол нөгөө нэг хоорондоо төлөвлөлттэй ярилцчихэж ингэж юу яах юм бол бас магадгүй энэ бидний яриад байгаа энэ хүч хэрглэл ч юм уу тий. Арай одоо нөгөө багасах хэмжээний тий. Энд чинь бас нэг жоохон том нэг жоохгүй юу. Ер нь гэр бүл гэдэг чинь тий. Яг ингээд бид нар ингээд аюу олон ингээд асуудлыг хөндөөд ч юм уу тий арга хэмжээнүүдийг зөндөө авч байгаа. Тэгээд гэр бүл өөрсдөө хичээхгүй бол тий тэр ээж аав хичээхгүй бол ингээд бид нар зөндөө олон зөвлөгөө үйлчлэгийг өгөөд ингээд бас үр дүнд хүрэхгүй шүү дээ. Одоо ингээд заримдаа эцэг их байх нь одоо тэр хүний үүрэг юм а гэдгийг ойлгохгүй ингээд байгаад байна шүү дээ тий. Энийг яагаад ойлгуулах хэрэгтэй юм бэ гэвэл та хоёр маань юу гэж хэлэх вэ тий. Бас л нэг кейс л ярих гэдэг нь. Гэтэ энэ яг хөө миний сонсч ирсэн л кейс л тий. Нөгөө одоо нэг охин байгаа байхгүй юу? Бас л ингээл өсвөр насндаа жирэмслээд ингээ хүүхэдтэй болсон. Тэгээд өөрөө ээж олсноо ч ойлгоогүй. Өөрийнхөө бараг хүүхэд гэж юу гэдгийг ч мэдгүй өөрөө хүүхдэрээ ээж болсон учраас тэгээд магадгүй ингээд цаг хугацаа өнгөрөн тий дахиад ингээ 2 3 хүүхэдтэй болно. Яг нөгөө анхны сэтгхүүгээрээ зүгээр хүүхэд төржлээдэг ингээд өөрөө өсчдөг. Одоо ах эгч нар нь хүүхдүүдээ ингээ харцдаг. Миний хэрэг бараг байхгүй гэлээ өөрөө ингээд шоудаад орой болохоор ингээ гараа авчдаг юм тохиолдлууд байгаа байхгүй. Тэгэл тэрийг хажуугийнх нь айл ч юм уу эсвэл хүүхэд өөрөө гарч гадаа гудамжинд явж хагаад ингээд хин нэгнээс тусламж гуугаа 108 дуудаад ингээл төр хамгаалахад ирдэг. Ийм кейсүүд бол байждаг. Тэгээд ямар ч тийм өөрийг хариуцлагагүй хүмүүсийг магадгүй нөгөө тэр хүний гэр бүлийн боловсрал анханасаа л тэр хүн хүмүүжихтэй ээж аав нь тоогоогүй хайхраагүй хин нэгэн хүн ойлгож сонсоогүй ингээ зөнгөөрөө байжгаад хүн болцсон. Тэгэл яг тэр урсгалаараа хүүхдүүдээ ингээ хүмүүжүүлээл эднэр ингээд гарч лээд би ингээ төрж лээд гэсэн янзтай. Тэгэнгүүтлээ одоо тэр эмэгтэй ингээд фэйсбુક дээр ч юм уу те би ингээ ийм хүүхдтэй надаа мөнгө авахгүй надад туслаач ингээ дансаа тавьчихдаг. Тэгэл хүмүүсээс ганц нэг хэдэн төгрөг орж ирнэ мэдээж тэр мөнгө аваад ингээ шоудаа талхуулж. Тэгэл хүүхдүүдийн дахиад хамгаалах байрлал авчирдаг. Тэгээ асрамжийн төвдөө үгийг гэхээр магадгүй нөгөө ээж нь байгаа. Эсвэл нөгөө асрамжийн газрынх нь оронтой дүүрсэн асран хамгаалагч байна гэж үзээд ингээд автгүй ч юм уу ийм тохиолдлууд байж лээдэг. Тэгэл дахиад нөгөө хорооны нийгмийн ажилтан ч юм уу эсвэл цагтаа нар ингээд яг л тухай айлаа ингээд хараал хянаал ингээл байж идэг. Тэгэл яг бидний хийх ёстой ажил юм шиг. Одоо ирээд ав, одоо авчираад өг.
одоо тэр хамгаалах руу аваад явж хамгаал би гарчаад ирэж гэж яах шиг ингээ би гараад хүнтэй уулзчаад ирээ та манай хүүхдийг аваачаад хамгаалчаач аваа явчих гэдэг. Ийм бүр ингээд одоо юу мэрчийн дүжирцэн ингээл төрөөр ингээд хамгаалуулаад төрөөр тэжээлэх юм санаатаа тэгээ хүүхдийн мөнгөийг авч идэл ингээд байж байгаа ээжүүд бол зөндөө байгаа. Аавууд тэгээд ийм архины хамааралтай гэр бүлүүд. Тэгэхээр магадгүй тэр хүмүүсийн бас л нөгөө суур хүмүүжил гэр бүлийн анханасаа өөрийнх нь өссөн орчин тийм учраас хүүхдтэй магадгүй яг тэр хандлагаа гаргаад идэг гэж магадгүй. Хүүхэд хүнстэйгээ ирдэг гэдэг чинь тий. Тэр шиг нөгөө одоо бидний хэлж байгаа үг бол зүгээр л хүүхэд хүнстэйгээ ирэх хүнсээ та өөрөө бэлдэх хэрэгтэй байхгүй тий. Хүүхдээ өсгөхийн тулд. Гэтэл нөгөө манай ээж аавд чинь ингээд нөгөө гой ардынхаа үгийг яриад ингээл хүүхдээ за одоо ингээл бид нар нөгөө зөнгөөрөө өсцээ та нар ч гэсэн яг ингэх хэрэгтэй гэд ингэдэг. Одоо энэ үүрэг хариуцлагыг бол ерөөхдөө ингээд аюу тийм хатуу аргаар ч юм уу тий сануулж хэлж явах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр бид нар нөгөө үүргээ хүүхдээ ирэх гэж ярьдаг та нар ирэхээ мэдээд үүргээ мэдгүй гэдэг шиг магадгүй эцэгчүүчсэндээ өөртөө үүргийг ойлгохоогүй л явж байгаа. Тэгээ бид нар бол яг манай одоо энэ мэрэгжлийн хүмүүс бол өөрийг нөхөмсүүлэх гэж зөндөө л ажиллаж байгаа хичээж байгаа чадлынхаа яриад л хичээж байгаа агаашдны нэгжээс ахуулаад л тэгээд харьцангуй гэхдээ бас сүүлийн жилүүдэд бас эцэг юм бас нөгөө одоо ухамсар арай илүү болсон байна тий хүүхдтэйгээ одоо яаж ярилцах ч гэдэг юм уу тий би нэг сэтгэл зүйн зөвлөгөө авъя одоо охинтойгоо ингэж ярилцъя би өөрөө ингэх хэрэгтэй байна гэдгийг бас ер нь бас гайгүй ойлгодог болсон байл. Олон нийтэд түгээгээд байгаа тий тусламж хүсэх тохио тэрийг жишээ нь за цэцэрлэгийн хүүхдүүдэд сургуулийн хүүхдүүдэд тэгээд магадгүй хүүхдээр хязгаарлагдахгүй томчууч гэсэн бүгдээрээ мэддэг болчих юм бол жишээ нь та хоёрын маань ажилд тэ тэр яг ямар эерэг нөлөөллийг үзүүлж одоо чадхаар байна вэ? Илрүүлэлт хамгийн түрүүнд нэмэгдэх байх гэж бодож байгаа. Тийм. Аль болох тусламж хэрэгтэй хүмүүс тэр тохиог мэддэг байх тусмаа хүүхдүүд одоо бага насны хүүхдүүд жишээ нь хинээс яаж тусламж хүсхийг мэдэхгүй хаашаа хин тандхаа мэдэхгүй хүүхдүүд байж болно шүү дээ. Тэр хүүхдүүд маань анги дээрээ хамт олноосоо багш нараасаа яг энэ тохиог сурснараа магадгүй хин нэгэнд хандах тий яаж хандхаа зүгээр мэдэх илэрхийлэх юм боломжуудыг сурна гэж бодож байгаа. Тэгснээр бас л бидний нөгөө илрүүлж байгаа кейс ажиллах ёстой хүмүүс маань ингээд илүү тодорхой болно л гэсэн. Хүн болгоо яг өөрийгөө хүчрхийлд өртөж байгаагаа илэрхийлж чадахгүй шүү дээ. Хүүхдүүдийн үед ялангуяа тий. Тэгэхээр энэ одоо нөгөө туслаач гэдэг энэ тохиог мэдчих юм бол тийм ээ юу яа гэсэн. Ерөнхийдөө нөгөө нэг хүүхэд болгон бас яг бидний нөгөө хүрч чадаагүй байгаа энэ тусламж яг тэр хүндээ очино л гэж бодож байна. Бид нар бол нөгөө одоо дуудлага ирлээ тий. Дуудлагын дагуу хүчрхийлэлтэй өртсөн хүүхдүүдтэйгээ ажиллаж байгаа шүү дээ. Магадгүй дуудлагаас цаашаа хүүхдүүд бас байгаа шүү дээ. Тэ өөрийгөө хэлж илэрхийлж чадахгүй. Тэгэхээр энэ тохиог мэдчих юм бол бас хүн болгоны одоо нөгөө илрүүлэлт яг нэмэгдэнэ гэсэн шиг л яг л одоо энэ хаана илүү их юу өртөж чинь тийм ээ. Бид нар энэ юугаа мэдчих хэрэгтэй байхгүй юу. Тэгэхгүй нөгөө ганцхан дуудлагаар хязгаарлагдчихдаг шүү дээ тий. Магадгүй манай гэр бүлийн нэг ажилдаа очиод за нэг ийм кейс байгаа гэдээ өөрөө ингэж очиж мэддэг ч юм уу тий. Тэгэхгүй энэ тохиог бүгд ингэж мэдчих юм бол ер нь нөгөө хүчрхийллийн таараа багаснаа тий. Бидний ажиллах юу илүү бас багаслах байх та. За эрхэм мөндөд үзэгчдээ сонсогчдоо тэгэхээр Teen Code podcast-ийн ээлжид дугаар энд хүрээд өндөрлж байна. Тэгэхээр Баянгол дүүргийн хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсээс надад туслаарай гэд хүүхдүүдэд бусдаас тусламж хүсэх тэр тохиог зааж өгсөн агуулгатай юм боловсролын агуулгатай дууг олон нийтэд түгээх ажлыг хийж байгаа. Тэгээ үүнтэй холбоотойгоор бид зочтой ураад бас ярилцлаа. Та бүхэн хэрэгтэй мэдээлэл авч чадсан байхаа гэж найдаж байна. Тэгээ энэ хүртэл сонссон та бүхэндээ баярлалаа.